Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Түүх танин мэдгүй. Угсаатан зөв мэдлэг олох зорилготой уулзах channel 2 дахь дугаараараа уулзаж байгаатаа баяртай байна. Энэ дугаартаа бид эртний монголчуудын бүрдэл хэсэг болох урийнхаа угсаатантай уулзах болно. Урийнхаа угсаатны бүлгийн талаар манай ард иргэд нилээд буруу ташаа ойлголттой байдаг нь нийгмийн сүлжээнээс харагддаг. Тухайлбал урийнхаачуудыг төрөг гаралтай Монгол угсааны биш хэмээхээс гадна туваа нартай андуурах зэрэг түгээмэл үзэгдэл ажиглагддаг. Энэхүү ташаа ойлголтод социализмын үеийн түүх бичлэгийн хэлбэр ихэд нөлөөсөн байдаг. Учир нь бидний буюу нүүдэлчин ард түмний түүхийг суурин иргэншлийн үүднээс харж дүгнэн нүүдээс сууршил угсаатны бүтэц бүрэлдэхүүнийг ихэхэн гажуудуулсан байдаг. Тэрч байтугай Монгол хүн бүр өөрийн угсаа гарлыг дээшээ хөөн судлах нь гэмтэрэг тоцогдох үйл байлаа. Ингээд урийнхаачуудтай уулзъя. Урийнхаа угсаатны бүлгийн түүхийг их эрдэнээс авч үзэх хэрэгтэй. Учир нь Хятадын сурвалж бичигт урийнхаа нар нилээд эрдэнээс дурддагддаг билээ. Монголчуудын эртний үг хүннүү гүрний бүрэлдэхүүний нэг нь урийнхаа аймаг байсан мэдээ бий бөгөөд Монголын голлох төр хүннүү угсаагаас эртний Монгол Сиамби угсаад шилжихэд Сиамби нарын бүрэлдэхүүнд Сиамби нарын уналтын дараагаар язгуурын монголчууд Жужаанчуудын голлох аймагуудын нэг болон оршиж байжээ. Нийтийн тооллын өмнөх 552 оноос эхэлсэн Жужаан улс төргүүдийн хоорондын найнаар Жужаанчууд томоохон ялагдал амсаж Монгол гэгдэх аймагуд бутран дороодсон урийнхаачуудад ч тодорхой нөлөө үзүүлсэн бололтой байдаг. Үүнээс үзвэл урийнхаа нар эртний хүннүү Сиамби Жужаан улстай холбогдож буй монголчуудын томоохон салаам мөчр байсныг харж болно. Урийнхаа нар сурвалж бичигт нилээдгүй их дурддагдаж эхэлсэн хугацаа бол эргүүнээ гүний домог Монголын нуус товчон бөгөөд 8 дугаар зууны үеэс гэж бараг заалж болно. Эргүүнээ гүний домогт өгүүлснээр тэрхүү ялагдсан Жужаан аймагуудын нэгэн хэсэг Монгол овогтон эргүүнээ гүн гэх газар зүхтэн нүүдлэж очсон Нукууц Хян гэх хоёр угаас үүс салбарсан бөгөөд тэдгээрийн нэг нь урийнхаа аймаг байжээ. Энэ бол 6 дугаар зууны үед холбогдох эрг явдал юм. Энэ угсаатан тэр уус ойн дунд үржээд нутг нь хүрэлцэхгүй шахсалдах болсонд ямар сайн арга хэлбэр замаар энэ хизүү хавцал уулын давчуу хөндөгөөс гарах тухай хоорондоо зөвлөлдөв. Чингээд тэд байнга төмөр хайлуулдаг төмрийн хүдэртэй газрыг олоод цөмөөрөө хамт цуглан ойд түлээ олон сав нүүрс бэлтгээд 70 толгой өхөр адуу алан арцыг нь туламлан өчөж төмөрчний хөөрг хийжээ. Нөгөө уулын тэзийн хормойд түлээ нүүрсээ зэрэглээд 70 хөөргөөр тэр хизийг хайлтлан нэгэн зэрэг хөөргцөнд тэндээс химжээшгүй их төмөр аваад гарц нэгдэжээ. Тэд хамт тэр давчуу газраас нүүн талд гарчээ. Хянаас улбаатай гол салаа хөөргцөн гэж ярилцдаг. Тэрчлэн Нохос гэдэг нэрээр мэдэгдэж байгаа аймаг мөн тэдний салбар тариалагдах урийнхаа аймаг бас хөөргцөн байна. Тинхүү урийнхаа нар нэг гарал өсөлтөө бусад Монгол овог аймагуудтайгаа цуг эргүүнээ гүнд 400-аад жил аж турж өнөржин олшиж хүчрхэгжээд тэндээсээ нүүдлэн гарч уугуул нутагта иргэн ирсэн байдаг. Урийнхаачууд буцаж ирээд хамаг Монголын голомт нутаг 3 голын их Бурхан халдууныг эзэгнэн нутгалсан түүхтэй. Ийм учраас Монголын нус товчонд тэднийг Бурхан халдууны эзэн Бурхан босгосон шинж баян урийнхаа гэж тэмдэглэсэн байдаг. Урийнхаачуудын хувьд бусад Монгол овог аймагуудтайгаа уг гарвал амьдралд нэгтээ ирж явсан болохоор туусан замналж түүхэнж бас ижил байдаг. Тэд монголчуудын сулрал доройтлын үед буурч, сэргэн мандлын үед мандаж, зовлон мэргэшил, ялалт, амжилт бүхэндээ зүг хамттай байсан. Тэр ч утгаараа 10 дугаар зууны үеэс эхлээд хамаг Монгол улсын үндэс суурийг тавихад урийнхаачууд багахгүй өрг гүйцэтгсэн юм. Тэд Алтан ургийн буюу Чингис хааны өвөг дайцтай ураг холбож, худ ураг барилдан, боржгон овогтонтой яс, махны садан төрөл болж, салшгүй холбоотой явж, хожим их Монгол улсыг байгуулалтсан байдаг. Эзэн могод Чингис хаантан бүх Монгол турхтнаа нэгтгэн их Монгол улсаа байгуулагдах нь идэвхийлэн хүчин зүтгэстийн нэг нь урийнхаачууд байсан юм а. Урийнхаачууд эртнээс анч дайчин баатарлагаараа түүхэнд алдартай ард түмэн. Тэдний нэрийн утга хүртэл дайн тулаанд урайлан оролцдог байснаас үүдэлтэй урайн эзэн, урайлагч гэсэн утгатай гэж домоглон өгүүлдэг. Урийнхаачуудын дотор хилэлцдэг түүхэн хэлцвэртэл бий. Урийнхаачууд дайнд урай нэгтээ, далайд сал нэгтээ явсан гэж тэмдэглэсэн байдаг. Тэгээд ч их Монгол улс Монголын эзэнт гүрнийг байгуулахад урийнхаа жанжид маш их үүрэг гүйцэтгсэн байдаг. Чингис хааны 9 өрлөгийн 2 нь урийнхаа хүн байлаа. Тэд бол хүр гэсэн газар хүрч ямар ч хүнд бэрх үүрэг даалгавар байсан билүү чаддаг зэлэм сүбэд нар байсан юм а.
Өгөөдөө хааны үед 1235 онд өрн зүг хийсэн Ахмад хөвгүүдийн аян дайныг ёс эренбийн дагуу батаар ахлуулсан боловч хэрэг дээрээ Сүбэдэ ерөнхийлөн удирдсан юм. Тийм ч учраас Өгөөдөө хаан гуйгийг зэмлэхдээ түүнийг Сүбэдэ Бүжиг хоёрын нөмөр далбаанд ор явсан хэмээж байсныг нууц товчоонд тодорхой өгүүлсэн байдаг. Сүбэдийн орц суурийг түүний хүү Урайхайдаа залгаж мөн Хөблөө хаадын үед их жанжин байв. Тэрээр дорн дахныг бүрэн дэвшигдэх их аян дайныг гардан удирдах байлаа. Урайхайдаа жанжны орыг түүний хүү Ажуу залгамжилсан мөн л алдар суугаад урсгасан их жанжин байсан юм. Урайхан энэ агуу жанжид өрн хийгээд дорн дахны улсуудыг Монгол төрийн жолооноор оруулж дэлхий дахныг засан тохиноолох их үйл хэргийг гардан гүйцэлдүүлсэн баларшгүй гавьяатай билээ. Их Монгол улсын үеэс Урайхайчууд бутарч сарниж эхэлсэн. Үүнд нэг талаас нүүдэлчин монголчуудын амьдралын хэм маяг аж ахуйгаа эрхлэх байгаль цагуур ус бэлчээрийн аясаас гадна тухайн цаг үеийн олон шалтгаан нөлөөлсөн юм. Уг нь бол нүүдэлчдийн хувьд нэг газраас нөгөө шилжих явдал байдаг л зүйл. Гэхдээ Чингис хаан их Монгол улсаа байгуулад мянгаас нь үүнд илүүтэй нөлөө үзүүлсэн. Засаг захиргааны хуваарлалтаар Урайхайчууд 4,000 болж хуваагдсан явдал цаашдаа өөр газарт шилжин нутаглахад хүргэсэн талтай. Тэр үед болж байсан дайн самун Урайхайчуудын сарнил бутралд баггүй нөлөө үзүүлсэн. Ялангуяа Хөблөө ариг бүх Хөблөө хайдуу нарын олон жил үргэлжилсэн дайн өмөний хөлөөр Урайхайчууд баггүй цатагдж хуваагдсан байдаг. Тэгээд нэг хэсэг нь Өвөр Монгол руу, нөгөө хэсэг нь нутагтаа үлдэж, зарим хэсэг нь баруун тийш хөвсгөл тагн соёны нуруугаар дамжаад цаашаа Алтай хүрч суусан түүхтэй. Чингис хааны үед Урайхайчууд 4,500-д харьяалагдаж байв. Тэд ямар их ихтгэл хүлээсэн түмэн байсныг нотлох нэг баримт бол Чингис хаан тэнгэр тайсны дараа түүний онгоныг сахин хамгаалах маш хариуцлагатай хүндтэй даалгаврыг Урайхан 1,000-д тусгаалan даатгсан явдал юм. Зүүн гарын мянгатын ноёдоос Удаачи гэдэг ноён энэ мянгатыг байлаа. Хожим түүнийг мянгаттай хамт бурхан халдуунд байдаг Чингис хааны их хоргийг хамгаалуулахаар томилон явуулжээ. Тэд хоригоосоо гардаггүй. Тулуу хаан, түүний овог Хөблөө хаан, Мөнх хаан тэдний овгуудыг цөмийг тэр хоригт оршуулжээ. Чингис хааны бусад овог өөр хоригт байдаг. Тэр цагаас Урайхай түмний нэг хэсэг нь бурхан халдуунд байх Чингис хаан болон түүнийг залгамжилсан их хаадын хоригийг цахин хамгаалах үүрэг хүлээн үе дамжин тэндээс уусан байдаг. Тиймээс цагаан сэцний Эрдэнийн товч гэдэг түүх сударт Урайхай түмнийг эзний алтан хөмөргийг сахисан их заяат уус хэмээн онцлон өргөмжилсөн байдаг. Тэр утгаараа Урайхай түмэн Даян хааны үед 6 түмэн Монголын нэг хүчирхэг түмэн болж мандсан юм а. Энэ мэтээр Урайхайчууд үеийн түүхэнд алдар зуугаа дуурсгасаар ирсэн баялаг түүхтэй. 16 дугаар зууны 20-30-аад онд Зүүн Монголын 6 түмний нэг байсан Урайхай түмэн эсэргүүцэл тэмцэл гаргасны учир түмэн байх эрхээ хасуулж бусад 5 түмэнд жишин тарааснаар Урайхайчууд дахин ихэд сарнин цацагджээ. Өнөөдөр Урайхай ёстой хүн тааралддаггүй нутаг ховор. Урайхай овог усаатай хүмүүс монголчууд нутгалдаг бараг бүх газар тархсан байдаг нь энэ бүхэнтэй холбоотой юм. Энэхүү үйл явдлыг дэлгэрүүлбэл Батмөнх Даян хаан ус түмнээ нэгтгээд төрөө төвшөтгэн улсаан хөвгүүдтэй хувааж өгсөн байдаг. Бурхан хатан уул буюу өнөөгийн Монгол улсын хаан хэмтийн нуруунд үеийн Монголын их хаадын ширл их хоргийг сахин сууж байсан Урайхайчуудын хойцоос бүрэлдсэн Урайхай түмний ганцхан өөрийн хөвгүүдэд нь хувь иргэн болгон өгсөнгүй хуучин хэвээр нь үлдээж байжээ. Энэ нь Урайхай түмний эдэлж байсан онцгой эрх болон гүйцэтгэж байсан үүрэгтэй нь холбоотой болов. Гэвч Даян хааны залгамжлагчид 1520-од оны үеэс Урайхай түмнийг мөн адил хуваан өмчлөх гэж оролцсноор Урайхай түмэн эсэргүүцэл гаргаж Монголын их хаан болон жонон нарын тэргүүлсэн бусад 5 түмний цэрэг Чингис хааны дүү Хасрын усааны вангуудын толгойсон хорчин түмнийхэн ч идэвхтэй хамтран хэд хэдэн удаагийн аян дайн хийж ийхүү Урайхай түмнийг эзлэн дагуулж хүн амыг нь хувааж авчээ. Ингэснээр Өвөр Монголын харчин төмдийн дотор илжигдэн хувь эзэмшилж явсан Урайхайчуудын үр хойцс бий. Ялангуяа тэдний ноёд язгууртнууд өөрсдөө Урайхайн зэлмийн удам гэдэг. Бас хожим 17 дугаар зууны үед халахаас ирж суусан гэдэг авга Урайхай нар Өвөр Монголын Шилэн гол аймагт 6 сум байна. Бурхан хадууны Урайхайчуудын үр удам гэхэд хэдийгээр бие даасан шинцээ алдсан боловч өөрийнхөө өвөг дээдэс овог ясаа мартаагүй байж байна. Урайхай түмнийг тараасны дараа тэдний нэг хэсэг нь Гэрсэнзийн отгон хүүгэн Самуубагийн хувь эзэмшилд оцсны үр хойц хожимо Засагт хаан аймгийн Дайчин засаг
Дархан засгийн хошуу буюу одоогийн Говь Алтай аймгийн нутагт аж төрцгөөж байна. Өдгөө Монгол улсад 30 мянга орчим урайхачууд аж төрөн оршин сууж байна. Бас Таган, Саян, Хордил, Сардгаар нутаглаж ирсэн урайхачуудыг өдгөө хөвсгөлийн урайхаа хэмээдэг. Харин Алтайд очиж сурсан урайхачууд одоогийн Ховд Баян Улгийн аймгийн нутагт болон бүгд найрамдах Хятад ард улсын Шинжаан угарын өөр дэцсэг орны Алтай аймагт сууж байна. Тэд Ховдын хязгаарт харьяалагдаж их Алтайн ар өрөөр 100 дамнаа нутаглаж Алтайн урайхан 7 хошуу гэх нэрээр түүхэнд тэмдэглэгцээр ирсэн мэлээ. Түүнээс гадна Таган Тувааг Оросын зүгээс урайхан хязгаар гэж нэрлэдэг байснаас үүдэн тэднийг мөн урайхаа гэж нэрлэх нь бий. Гэхдээ Туваачууд бол урайхаагаас өөр уг сатан гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгэн цагт Монгол үндэстний ариун голомт болсон Бурхан Халтун их хоргийг хамгаалж байсан урайхаачууд өдгөө Монгол улсын ноён өргөл болсон уулсын сайхан Алтайгч мөн сахин хамгаалж эртний удамт үүргээ сахин биелүүлж байна. Ийхүү энэ удаагийн бичлэгээр бид урайхаа түмэнтэй уулзлаа.